Фантин бүсгүй хар шөнөөр зүүт идрээ зарж охин төжихийн тулд хідэн зоос олох гээд явж байгаа нь харагдана. Үнэхээр арга мухарсан болтой хөрхий. Намирсан урт үсээ тайрууллаа, дээрээс нь үүдэн шүдээ хүртэл ахууллаа. Байдал бүр дордож хов тавилан түүнийг ямар ч сонголтгүйгээр эмсийн хүрээлэн рүү хөтөлдөг. Амьдралд нь ёроолдоо хурч ямар ч итгэл найдваргүй болсон тэрээр би мөрөөдөлтэй байсан хэмээн ойлонд болно. Нэг шөнө харгалзагч аваар гудамжны эргүүл хийж байгаад нэг галзуу солиотой байрны хүүхнийг эрэгтэй хүнтэй маргалдаж бүр нөгөө эрэгтийнхээ нүрийг самардаад авч өгөл явдлыг олж хардаг. За тэр хүүхэн бол Фантин бүсгүй байсан бөгөөд танихгүй эрэгтэй түүнийг хүч түрэмгийлэх гэж байсан тул амьдрандаа өөрийгөө хамгаалах гэж оролцсон юм байна л да. Харгалзагч аваар ч олон бодлого шууд Фантиныг баривчлах шийдвэр гаргав. Харин тэр үед ханаас ч бүүмэд хотын дарга Жан Валжан гарч ирээд хуучин ажилтан байсан Фантиныг таньж наа түн чин шорон биш эмнэлэг явах хэрэгтэй юм биш үү гэд бүсгүйд туслах гэж оролддог. Фантин ч үйлдвэрийн дарга олж харчаад та намайг ажилтнаараа халуусан одоо би хувхаа хоосон болж миний охин Коссет өвчнөөс болоод үхэх гэж байна гэдэл бөөн гомдлын нулимс унгаж хэллээ. Ягаад ч юм Фантин бүсгүй нүд талтан байдалд Валжин өөрийгөө буруутгаж шууд бүсгүйг өргөж аваад эмнэлэг рүү хөргөж өгөхөр явдаг. Энэ зураа Валжин Фантин хандаад хэлж байгаа юм. Би охиныг чинь заавал байгаа газараас нь олж авчирч өгнө хэмээн амлалт өгөв.